Disruptor AI Labs 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг бизнесийн мэдээллийн подкастад тавтай морил. Энэ 7 хоногийн дугаартаа бид жижиг бизнест тулгарч буй том боломжуудын талаар ярилцах болно. Хиймэл оюун ухаан, технологи, стратегийн зөвлөгөө гэсэн 3 чухал чиглэл хэрхэн огтлолцож таны бизнесийг өргөжүүлэхэд туслахыг хамтдаа сонирхоцгоё. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан. Энэ нь зүгээр нэг зардад хэмнэх хэрэгсэл биш. Харин бизнесийн өсөлтийн стратегийн чухал хэсэг болж хувирч байна. Хиймэл оюун ухааныг үр дүнтэй нэвтрүүлсэн компаниудын хувьцаа эзэмшигчдийн өгөөж 5 жилийн дотор 3 дахин нэмэгдсэн гэвэл та итгэх үү? Хоёрдугаарт, технологи. Ялангуяа үүлэн технологи жижиг бизнесүүдэд том корпорациудтай өрсөлдөх боломжийг олгох жинхэнэ төвшлүүлэгч болж байна. Сонирхуулахад, жижиг бизнесүүдийн бараг 60% нь одоо үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж байгаа нь өнгөрсөн оноос хойш 2 дахин өссөн үзүүлэлт юм. Эцэст нь олон тарт зөвлөх сүлжээний ач холбогдлын талаар. Өөр туршлага, үзэл бодолтой хүмүүсээс бүрдсэн сүлжээ нь танай байгууллагын сохор цэгүүдийг олж харж илүү оновчтой шийдвэр гаргахад тусалдаг. Эдгээр 3 чиглэлийг нэгтгэснээр танай бизнес өсөлтөөний давуу талыг бий болгох боломжтой. Хэрэв та энэхүү мэдээллийг бүтэн ихээр нь уншихыг хүсвэл